Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? Ер нь намайг анх хараа юус гэдэг клубд ороод хичээж байгаа. Ер нь бол тамирчид л хийдэг гэсэн. Бүхийн тамирчид. Бөө нэг над чиг ингээд бүр дуртай тийм 2-3 хүмүүс л очдөг гэсэн. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Амьсгаа дүгжээд дасгал хийнэ гэдэг зүрхэнд ирэх одоо цусны урсгалыг одоо нэмэгдүүлдэг. Тэр л зүрхэн одоо цусны бөөгнийг үүснэ гэж одоо тайлбарлана. Тэр дасгал хийж явах явцдаа амьсгаатай бол 100% улам хамаартай гэсэн. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Давтаа хол идэж болохгүй. Ер нь давс хүний биед яг ямар үе юм бэ? Тийм хүмүүс ихлээр давсыг нь жоохон бас буруу байлаа. Муулаа. Энэ бүх асуултанд спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт нутришн нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно. Сайн байцгаана үзэгчдээ, ингээд SBS HD телевизийн спорт нутришн нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай нэвтрүүлэг та бүхэндээ уураг гэж юу юм, фитнес, бодибилдинг гэж юу юм. Ерөнхийдөө хүний биеийн одоо ямар бодисын солилцоо явагддаг вэ? За дээрэс нь фитнесийн талаар ямар сөрөг ойлголтуудыг хүмүүс авдгийн бай талаар ярилцж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн дугаараараа бид та бүхэндээ фитнесийн талаар сөрөг ойлголтуудыг бол хоёр одоо мэрэгчлэнтэй ярилцсан байгаа. Ингээд өнөөдөр студид надтай хамт Golden Gym Fitness-ийн ахлах засагчуулагч Нима багш маань, за мөн Golden Gym Fitness-ийн эмч манай Инх баяр эмч маань хүрэлт ирсэн байна. Хоёртоо үчимэн түргээд. За баярлалаа. За бид гур өнгөрсөн 7 хоногт бол мэдээж үзэгчд маань бас нэвтрүүлгийг маань үзсэн бол мэдээж байгаа. Фитнесийн талаар сөрөг ойлголтуудыг ярьсан. Гэхдээ ер нь тун баг хэмжээгээр ярьсан байгаа тийм. Тэгээд өнөөдөр бас хэдүүлээ үргэлжлүүлээд ярилцаад явъя гэж бодож байна. Миний хамгийн ихний асуулт юу байна вэ гэхээр фитнест явсан одоо хүмүүсийн цагийн одоо байдлыг л асуух гэдэг л да. Тэр нь юу юм бэ гэхээр Golden Gym Fitness жишээлбэл өглөө 6-ад үйл ажиллагаа нээж байгаа тийм. За зарим хүмүүс болохоор надаас ингэж асуусан. Өглөө эрт фитнест явж чадахгүй байна. Эсвэл орой фитнест явчихаараа унтаж чадахгүй маа. За тэгээд өглөө эрт явхаар нөгөө хүний бие сэрж амжаагүй гэдэг. Одоо янз янзын шалтгаанууд хэлж байна л да. Тэгэхээр хүний бие фитнест явахад тохиромжтой цаг гэж байна уу? Ямар цагт яаж хичээлвэл зүгээр байдаг гэж. Golden Gym-ийн одоо үйл ажиллагаатай холбогдуулаад ярихад бас ямар байгаа. За Нимагш бас эхлэе. За манайх бол өглөө 6-аас сонгодог. Тэгээд орой 23 цагт ингээд үйл ажиллагаа байдаг. Тэгэхээр бол ерөнхийдөө бол өглөө эрт хүмүүс явхад бол өглөө босоод нүрээ угаагаад жим руугаа яваад ирэх хооронд бол хүний бие бүтэн сэргэж штэ. Тэрнээс бол тийм жоохон хүмүүс маань яг өглөө эрт босчлоо нойр жоохон тийм байна. Ингээд эннээс ойлгоод шиг байна. Тэрнээс тийм бишээ. Хүний бие бол өглөө босоод нүрээ угаагаад бийцчаал нэг цайгаа уучаад гарах хооронд бүрэн сэргэж чинь тэр. Ягаад тэгэхээр хүний бие махбод чинь бүгд тархиндаа өдрөдөг нь. Тийм учраас тархичин сэргийгүй бол бусд бүгд сэргийг байна. Хоёр дахь юм бол өглөө бэлтгэл хийж байгаа улсууд маань заавал түрүүчийн би нэвтрүүлэг дээр ярьсан шүү дээ, их юм шиг шүн унтахтаа одоо ингээд хүний бие бүгд рестартлагдаад өглөө ингээд шинээр бэлэн болчдөг гэсэн. Тэгэхээр өглөө эрт боссон хүмүүс маань үлэн бэлтгэл хийгээд бол хамгийн буруу зүйл. Тий. Ягаад тэгэхээр өглөө босоод хүн турах гэж байгаа ч хүн бай бүгд гурилан идэх юм заавал идэх хэрэгтэй. Ягаад тэгэхээр хүний тархи чинь гурилаад ижигддэг. Жишээл толгой өвдөд, өлсгөрөө толгой өвдөд ууралдаг улсууд бол ерөөсөө одоо ингээд тархинд нүүрс ус дутагдсан гэсэн үг. Ийм байгаад байгаа байхгүй. Тийм учраас өглөө хүмүүс маань босоод манай монголчуудад өглөө босоод юм идчих юм нь бол дадааг болсон шүү дээ. Хинхэн дадаа бол сурж байгаа. Өглөө босоод нэг 2 цусам талах идээд нэг 2 ширхгийг өндөгний цагааныг холж идээ те сайхан цайгаа уучаад. Тэгээд өглөө бол ер нь нүүрс ус те гурилан идэхэм сайн авчаад бэлтгэлээ хийгээд явах юм бол тэр бол маш сайн зүйл. Өдөржин хүний бие сэргийг байна. Яагаад тэгэхээр өглөө ажиллаад цусны эргэлт төрөссөн учраас гэж явдаг. За хоёр дахь юм бол орой ихлээр нойр хөрөхгүй байна гэдэг байна шүү дээ. За энэ дээр бол тайлбар хийхэд нэгт ийм байдаг. Хүмүүс нөгөө бэлтгэлээ ирч хүчтэй байхын тулд бас нэг жоохон нэмэлт бүтээгдэхүүн тийм ээ суц тэлэгч тийм ээ бас нэг вакус төрлийн витаминууд ингээд эднийг уудаг. Эдний тусгай заалт нь болоод ирэхээр орой та 11 цагт унтдаг бол унтахаас 6 цагийн өмнө заавал хэрэгэлсэн байх хэрэгтэй гэж байна. Тэр чинь нөгөө цуснд ороод ингээд мэдэгддэг. Тийм учраас орой 8 цагт тэрийгээ уучвал мэдээж 12 2 цаг хүртэл би энэ ингээд сэргээр ингээд сэрвэлцээд байгаад байна гэсэн үг. Тийм учраас хит орой бэлтгэл хийх бол хамаагүй шүү дээ. Унтахаас би 12-т унтныг 6 цагт л уух хэрэгтэй гэсэн. Тийм. За бас дахиад нэг өөр тайлбар хэлэхээр хүмүүс маань бэлтгэл хийх үеэр зүрхний нөгөө пульс нэмэгдэн шүү дээ мэдээж. Тасгал хийгээд пульс нэмэгддэг. За тэгээ маш их хэмжээний өндөр бэлтгэл хийчээд ингээд яхаар зүрхний нөгөө пульс өндөрсөн байгаа. Тэгээд хоёр дахь юм бол хүн бэлтгэл хийгээд ирэхэд маш их сэргийг болчихдог.
Тэрнтэй холбоотой. Аа. Хүн сайхан бэлтгэлээ хийчээ зөв хоолоо идчихэд тэгээ сайхан тайвшраад ингэх юм бол маш сайхан удаж амарнаа. Тий. Буруу л дадлаас болоод байна гэсэн. Өглөө боссон хүмүүс маань цайгүй хоол хүнсгүй өглөөнийхөө нөөцтэй сайхан хоолоо идэж чадахгүй өлнөөрөө бэлтгэл хийвэл тэр хүн өдөржин ядраад эхэлнэ. Ядаргаанд л орно гэсэн. Өглөө цайгаа уучаад тааруул цай уух шүү бас. Хамаагүй хийдчихэд бэлтгэл хийж чадахгүй. Тааруул цайгаа уучаад очиод бэлтгэлээ хийх юм бол тэр хүн маш гоё сэргийг амьдрах. Ийм л утгатай. За Нямаа өгшийн хувьд бол өглөө орой гэдгийг ерөнхийдөө бол өглөөг илүү үзэгчтэй санал болгож байна те. Гэхдээ оройд бол нэг сүртэй юм байхгүй. За энэ хөрөмжөөс асуухад манай нэг найз ус надаас тэгж асуусан. Ингээд бэлтгэл хийгээ шахаад тахлаар зүрх ингээд яг цэжнээсээ гарч ирэх гээд байна гэдэг. Тэгээ энэ ингэж байгаад одоо бараг ачаалаад байхгүй зогсчих юм шээс тэгээд. Тэгэхээр хүний зүрх одоо хэдийн хэрэг хэмжээний тийм даацыг ер нь даах чадвартай байдаг юм бэ. Одоо хэдэн килограмм хичээлэл өргөх ч гэдэг юм уу те. Тэр талаар ярихгүй. Зүрх гэдэг бол ер нь бол яг нөхөн сэлбэх одоо эрхтэн гэсэн үг л дээ. Зүрх байж иж одоо хэрэгтэй газар бүх дижээлүүдийг одоо зөөвөрлөдөг гэсэн үг. Тэгэхээр бол булчин гэдэг бол яг хүчил төрөгч болон нүүрс ус тэгээд уураг багахан хэмжээний өөх тусны нийлбэр одоо энэ дөрвийн нийлбэр байж иж булчин хүчээ гаргадаг гэсэн. Тэгэхээр бол бид нар бол агааргүй нөхцөлд болохоор бүгчин агаартай нөхцөлд бол тасгал хийж чадахгүй. Дээр нь амаа ингээд гараараа дагалж байгаа мэдээж амьсгалж чадахгүй бол мэдээж хэцүүднэ шүү дээ. Тэрнтэй адилхан хүн бол зайлшгүй дасгал хийхдээ бол бүх төрлийн хүнсийг бол авцсан байх хэвээр. Тэгээд өглөө оройны хувьд гэх юм бол хүмүүс зайлшгүй мэдээж ажлын цагаас л уялдаж л одоо гарч ирнэ л дээ. Тэгэхээр өглөө эрт ажилтаа байдаг хүмүүс өглөө их бас боломж бас хэцүү байгаа. Зарим манайд ч бас нэлийн орой ирдэг хүмүүс байдаг тийм ээ. Шинжингээ ажиллаад бүр орой ирдэг хүмүүс ч байдаг. Нэлийн эрт ирдэг ч хүмүүс байдаг. Тэгэхээр бол яг өөртөө таарсан дасгалуудыг хийх юм бол зайлшгүй цагийн хуваарьт бол нэг ялгаа байхгүй дасгалаа хийж л байх юм бол. Дээр нь найзын хувьд дахиад тодруулбал зүрхэн тий. Тэгэхээр ачаал нь ингээд нэг жоохон шахаал эхлэхээр л энэ ер нь гарчих сэрсэнсээ гарчих гэдэг. Тэр зүрх бол дижэд хөрөхийн эрүүл хүнд бол 50 байдалд бол нэг 60-аас 80 удаа пульс зөглөх бол хэмжээний байгаа. Яг нь спортын ч гэдэг юм одоо нэлээд олон жил спортоор хичээлсэн хүмүүст бол зарим хүмүүс 120 хүртэл зөглөх одоо эрүүл физиолог бол байж идэг. Тэг яг дасгал хийж байгаа нөхцөл зарим хүмүүс болохоор амьсгаагаа төгжиж дасгал хийдэг. Амьсгал төгжиж явцад юу болдог вэ гэхээр хүн хүчит төрөгчийг аваад зүрх түүнийг зөөвөрлөх үүрэгтэй байх хэрэгтэй байтал амьсгалахгүй улмаас одоо хүчит төрөгчөөр хангадаагүй цус нь болохоор цусны хэрэгтэр илэрснээс болж одоо зүрх одоо маш их ачаалдаг. Тэр бол биенээс гарч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэр бол амьсгаа төгжээд дасгал хийнэ гэдэг бол зүрхэнд ирэх одоо цусны урсгалыг бол нэмэгдүүлдэг. Тэгэхээр л зүрхэнд одоо цусны бөөгнөрөл үүснэ гэж одоо тайлбарлана л та. Тэр дасгал хийж явах явцад бол амьсгаатай бол 100% болохоор хамааралтай хийх хэрэгтэй. Амьсгалаа хизээч төгжиж болохгүй. Төгжснээс бол таны зүрхэнд ирэх цусны хэмжээ нэмэгдэнэ. Төдий чинээ танд одоо зүрх чинь дэлсэж байгаа юм шиг мэдэрч төрдөг байхгүй. Тэгээд амаарч гарах гэдэг юм шиг. Тэгэл штанга дасгалаа гэж дуусны дараа тэгээ амьсгаадаад байгаа юм шиг. Цээжнэд юм дараад байгаа юм шиг тийм нэг сонин мэдрэмж төрдөг. Тэгээ хэсэг хугацааны дараа тайвширдаг. Тэгэхээр зүрхэнд дотор их хэмжээний цус хуралдаад байгаа гэж шинжилтэй. За Нямаа огшоос бас асуухад нэг ингээд фитнес дээр ингээд идэг залуучууд байдаг шүү дээ тий. Бүр ингээд амьсгаагаа түгччихэд бүр ингээд улаагаа түгчийг гаргаад идэг. Яг нэг тэгээ сурцсан. Тийм хүмүүс та одоо ямар энгийн зөвлөгөө өгч тэрийг нь болиулдаг вэ? Тэрийг болоод ирэхээр хүн мэдээж хүч гаргахтаа амьсгаагаа сайхан гүнзгий аваад яг хүчээ гарах үедээ баг зэрэг төвчдөг байгаа. Тэгээд дээр гаргаад амьсгаа гаргаад дахиж шинэ хүчил төрөгч аваад булчин маань өөрөө бас хүчил төрөгчөр ажиллана. Зүрх маань бас хүчил төрөгч маш их чухал. Тийм учраас тэрийг ингээ хаачаа те авлаа. Тэгээд амьсгаа түгж байгаа нэг 10 марав явчаад тавьчаад фүү гэж хосоод ирдэг. Энэ болоод ирэхээр ирээд маш муу зүйл. Хүний зүрх гэдэг зүйл маань хүчил төрөгч аваад гаргаад ингээ ачаалаад даах хэвээр зүйлийг маш хүн дээр ингээд хийгээд байсан. Хоёр дахь юм бол хүн өөрийнхөө биенээс хэтэрсэн хит чингээр бэлтгэл хийв зүрх нь бас өндөр ачаал очих хэвээр. Тий. Энэ зүйлүүдийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад энийг ингээд энэ вэ гэхээр миний хувьд бас өөрөө бас байсан ч гэсэн дээр үес бас их алддаг байсан. Би өөрөө бас их амьсгаа төгжиж бэлтгэл хийдэг гэж бод. Тэгээ ерөнхийдөө бас зүрхэнд бас баг зэрэг өөрчлөлт ороод тэгээд би ингээд энэ маш олон имлэгээр яваад өөрөө ингээд бэлтгэлээ хийгээд ингэсэн учраас энийг хүмүүс маш сайн загтдаг. За залуучуудаа дасгалыг халаалтыг маш сайн их хэвээр. Хүний зүрх ийм юм байна л да. Чиний цусыг зүрх биеэр чинь тойруулж одоо ингэж эргэлдүүлэх хэвээр. Хоёр дахь юм бол чи бэлтгэл хийж явах үед гар ирвэл гар чинь ингээ хөөдөг штэ. Тэр бол тэр хэсгийн судасны одоо хан бүдүүр цусны эргэлт яг тэр хэсэгт төрхөн очиж байгаа. Тэгээд ингээ судасны хан бүдүүрснээс булчин томорж байгаа ингэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд тийм учраас
хүмүүс зүрхээ маш сайн бэлтгэл хийх юм хайрлах ёстой. Бие халаалт хамгийн чухал. Бие халаалтыг яриад байгаа ш. Бэлтгэлээс өмнө ингээд чиний зүрх 50 байж хахад гівд маш хүн дээр өргөд их юм зүрх нь маш могоор нөлөөлдөг. Тийм учраас хүн бэлтгэлээ хийхийн өмнө те зүрхэндээ бас мэдрэл нэмсэрл өгөх ёстой байхгүй. Одоо ингээд хүн юм өргөх чинь шүү чи бэлдэрээ гэсэн байдлаар ойлгуулахын тулд тэрийг одоо бие халаалт болгож ингэж хийлгдэг. Тэгэхээр нэг 10-аас 15 минут заавал ингээд эхний хөсөө жахарт бие халаагаад жоохон амьсгаа ингээд өндөрсөн гол хүний пульс угаасаа жирийн үедээ 60 байсан бол 70 80 байсан бол тийм ээ бэлтгэл яг эхлэхийн өмнө юм өргөхийн өмнө 100 110 мар болцсон үед ингээд тасгал хийвэл хүний зүрхэнд маш сайн байна. Тэрийг мэдгүйгээр тийм ээ хүнд жингээр бие халаалтгүй бэлтгэл хийснээс болоод зүрх нь өвддөг болсон хүмүүс зөндөө байгаад. Тийм учраас энийг би залуучуудад маш сайн хийдэг байна. Тэгээд бие гүйж халаачаа шууд хүндэд орох бас маш муу. Хоосон голоор нь халааж бас үе мөчөө халаах хэвээр. Энэ зүйлүүдийг ингээд зөв хийвэл та яг зөв фитнесээр хичээлж гин таны бие зүгээр хөгжнө гэсэн ойлголттой. Тэрнээс бидний үед намайг жоохон багт бас ингээд зөвлөд өгөх багш нар маань бас тийм ч олон байсангүй тийм ээ. Зүгээр ингээд гаднаас орж ирэл мөр гараа хитгэн эргүүлэн готлоо хүнд чинь ингээд шууд шахаад ирхэлдэг байсан. Энэ бол маш том алдаа байгаад. Тэгэхээр одоогийн фитнесээр хичээлэх гэж байгаа залуучууд маань хэлэхэд заавал 10-аас 15 минут тарга жин нэмэх гэж байгаа хүүхдүүд гээл гүөхгүйгээр шууд хүн дээр хийгээд хэлдэг шүү дээ. Энэ бол маш муу байхгүй. Нэмэх гэж байгаач бай заавал халаа хасгаж байгаа хүн ч гэсэн бүр нэлээд ахиухан халаа. Ингэж ээж л таны бие нөлөөлнө гэсэн. За инхээрээс асуухад аригтаар суух юм бол илгэнд нөлөөлдгөө. Илгээ хамгаалах маш олон төрлийн бэлтгэл байдаг шүү дээ тий. За амьсгалаа түгжээд тасгал хийсэн эсвэл одоо зүрх нь ямар нэгэн байдлаар гэмтэл авж байгаа энэ хүмүүс маань ер нь ямар төрлийн бэлтгэл гэхээсээ илүү амьдрал дээр байдаг ямар энгийн тийм хоол хүнсээс ер нь зүрхийг одоо арчлах талын юм байдаг вэ? Тий, яг зөв асуулт асууж байна л да. Тэгэхээр бол бидний бол хуучин сурах бүжигт мэдээж 10 жилд тийм ээ. Биологи хичээлээр бидний бол хүн судалгээд ордог байсан тийм ээ. Тэгээ одоо бодоход болохоор бидний сургалтын систем бид нар бас их сайн ойлгодгүй ч байсан юм. Юм үлдэхгүй л байгаа байхгүй яг. Одоо яхаа хүүхдүүд бас ордог байх л та. Тэр одоо дасгал хөдөлгөөн хийж байгаа мэдээж ажил амьдрал тогтцсон хүмүүс юу хэрэгтэй вэ гэхээр зүгээр л хүний бие физиологи гэдэг сэдвийг зүгээр л ямарваа нэг номыг аваад уншчих хэрэгтэй. Энэ бол хоорондоо онлын хувьд нэг зөрөөд байхгүй. Тэгэхээр бол зайлшгүй хүмүүсээс зөвлөгөө аваад байх, нарийн мэрэгчлийн хүмүүсээс зөвлөгөө авах шаардлагагүй. Хүний бие физиологид ер нь юу хэрэг болд юм бэ гэдэг талаар бол ямар ч хамаагүй сурах гэж уншчих хэрэгтэй. За хүний биед ийм хэрэг болд юм байна. Гэтэ энэ хэрэг болдог юмнуудыг юу ямар хүнснээс авч болд юм бэ гэдгийг бас хоёрдугаар мэдээ сурчих хэрэгтэй. Тэгэх юм бол магадгүй одоо илгээ одоо ингээд гэмтээгээд байгаа тийм ээ. Харигтаас муу зуршилтай байгаа, тамхи хіднэр татаад байгаа ч юм уу тийм ээ. Хоолтын байдал дээр ингээд алдаа гаргаад байгаа хүмүүс болохоор өөр өөрөөсөө сэргийлж чадна гэсэн үг л. Тэр бол жоохон одоо монголчуудын хувьд нүүдэлчин хэм маягтай дээр нь цэцэг ногоо урмал ихтэй байдаг гэж түүнээс одоо хангах төвшин өндөр байдаг байсан. Тэр бол одоо жишээ нь илгэний хувьд гэх юм бол бид нар бол мэдээж аригтаар сэргийлсний дараа бол цус мэдээж маш их өтгөрдөг. Дээр нь суц хатуурдаг. Дээр нь цусны болохоор холестерин чанарыг одоо өндөр болоод эхэлдэг. Маш их одоо химийн болон одоо био хүчний зүйлүүд бол тэнцээ бол үүсэж байгаа. Тэгэхээр бол хүмүүс одоо илэг болон одоо илэг болохоор маш олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм л да. Одоо хамгийн нэгдүгээрт нь гэх юм бол ерөөсөө цэвэршүүлэх үйл ажиллагаа. Хүний биед хэрэгтэй зүйлийг цусаар нэвтрүүлж, хэрэггүй зүйлийг нь өөрөө задлах хэрэгтэй хэрэгтэй байна. Тэгээ хэрийн хэмжээнээс одоо хэд хэмжээний одоо аригтаар сэргийлэх ч юм уу те тэр нь болохоор одоо цуснд одоо спиртийн одоо дутуу задралын бүтээгдэхүүн биеэр эргэлдээд тэр хүмүүс бол хордож одоо шаардах мэдрэмж төрнө л. Тэгэл хамгийн наазах нь одоо элэг болон судас одоо шаардах мэдрэмжийг бууруулахын тулд хүмүүс усыг маш сайн хэрэглэх хэрэгтэй. Хүн хордгонд орно гэдэг нь болохоор шингэний дутамжилт орохлоор л хүн хордгонд ордог. Тэр хүмүүс спиртийн төрлийн мэргэлжлэхээр маргааш маш их шаарддаг да ам цангадаг. Тэгэхээр бол спиртийн төрлийн мэргэлж явах явцдаа хүн маш их шингэн төрлийн хамгийн наазах нь хэрэглэл усаар дарагдсан. Ер нь бол тэгэхээр бол хордгонд тийм. Яг л спирт чинь бол хүний биес ялгархтаа одоо шингэнийг өөрөөсөө авч ялгаруулдаг гэсэн. Тэгэхээр одоо ямарваа нэг спиртийн зоглолт хурцсныхаа дараа машинд явхлаар машин цантаад байдаг шүү дээ. Тэр нь яаж байгаа вэ гэхээр хүний биес гадагшлахтаа спирт нь болохоор усыг өөртөө шингээж авч уддаг учраас хүний бие усгүйж шаардаад байт. За дээр нь бас маш их өөх тостой хоол идсэний дараа юу хэрэглэх вэ гэхээр одоо өөх тосны хэмжээг одоо бууруулах жимсний төрлийн бүтээгдэхүүн тийм ээ. Нарийн ногоонууд тийм эслэг өндөртэй бүтээгдэхүүнд яадаг вэ гэхээр жишээ нь оранж төр жишээ авъя л маш их шүүслэг ирэх одоо жимс тийм ээ. Эцсийн дараа яадаг гэхээр цуснд ороод эслэгийн түвшин өндөр байдаг учраас цусны сахарыг бууруулна. За дээр нь болохоор холестериныг бууруулцдаг. Цусны С витаминтэй байдаг учраас цусны болохоор уян байдлыг нь болохоор хангаад өгчдөг. Дээр нь мах авахлаар мах идэхлээр яадаг вэ гэхээр мэдээж уурыг авна тийм ээ. Сүүсэн бүтээгдэхүүн уурыг бас одоо эрдэсийн түвшин өндөр авдаг.
жимснүүд маань хувь хувьдаа маш олон төрлийн витаминуудыг агуулдаг. Бас нарийн ногоонууд маш бас байна л да тийм ээ. Бүгд одоо эгцтэй, дээр нь витаминтэй, эслэг өндөртэй байдаг учраас хүний бие махбод маш их хэрэгтэй. Тийм учраас бид нэр зүгээр л өглөө лавшаа идэл өдөр будаа уургаад идэл оройдоо цөв идэд байна гэдэг бол ерөөсөө хүнсний одоо бүтцийн хувьд ижээлүүд маш их алдагдaltaй байна гэсэн үг л дээ. Тэгээ бид нар эднийг яаж авах вэ гэхээр миний түрүүний ярихад ихэлсэн одоо хүний бие физиологийн талаар уншаад дараа нь бие физиологид хэрэг болдог одоо зүйлүүдийг яаж хүнснээс авах талаар хөнгөн юмыг л интернетээс дурын сайтнаас ороод харахад байгаа. Эдгээр явж чадвал. За нарийн ногоо эслэгүүдээ сайн идэх тахад элэг бөөр зүрх үйл ажиллагааг хэмжээд явах нэ. За Нима багшаасаа үргэлжлүүлээд асуухад одоо сая жишээлбэл өнгөрсөн 7 хоногт фитнесийн улсын уршил уруулах тэмцээн болоод үнэхээр сайхан залуучууд тайзан дээр гарч ирэл зогсож шээ. Тэрийг үзэж байгаа залуучууд бол янз бүрийн залуучууд байна. За туранхайч хүн байна, бүдүүнч хүн байна, эсвэл гайгүй фит биетэй ч хүмүүс байна. Тэгэхээр тэр залуучуудын хувьд бас нэг арай өөр төвшөө яригдах байх л та тийм. 6-7 сар тасралтгүй хоол ундаа бариад хичээлээ тайзан дээр гараад ирсэн. Зүгээр нэг энгийн одоо туранхай гэх үү те эсвэл зүгээр энгийн бие хаатай залуучууд ер нь одоо энэ фитнесээр хичээл хийн та одоо 13-4 жил хичээлсэн хүний хувьд тэр хүмүүс одоо тэр төвшөнд очихын тулд ч гэдэг юм уу эсвэл зүгээр одоо нэг эрүүл байхын тулд эсвэл нэг фит булчинтай байхын тулд ямар шат амжилтыг давж байна вэ? Танд одоо жишээлбэл хамгийн ойрхон жишээ маш олон л байгаа байх л та. Маш бүдүүн байсан залуу тураад тийм. Одоо бүр улсын авт орж байгаа жишээ хүртэл байж байгаа олон юм байна тий. Тэгэхээр та энэ дээр ерөнхийдөө болоод ирэхээр хүн бол төрөхтөл булчинлаг төрдөг. Хүний одоо биед байдаг. Мах булчин гэж яриад байдаг шүү дээ. Ер нь бол хүний биед байгаа хар мах гэж яриад байдаг. Энэ болоод ирэхээр ерөөсөө л булчин байхгүй. Тэр чигээр л булчин. Тэгэл тэгэхээр бол яах ёстой вэ гэхээр та хэрвээ хүн хөдөлж амьдрч чадчихлаа бол та бүх булчин байга. Бас бие мото хүмүүс байдаг шүү дээ. Одоо төвлөрхийн одоо саажилт хүмүүс эднэртэй бол яриаг л дээ. Ерөнхийдөө эрүүл хүн хэрнээ жингийн багталттай. Нэг бол ингээл багын таргалалттай гэх юм. Энэ бүгдийг бол янзалж болно. Яагаад гэвэл туранхай хүмүүс одоо офис сууч за тэр хичээлдэн бас бид нар бол оюуны хүмүүс гэж суугаад байдаг шүү дээ тийм ээ. Энэ хүмүүс бас маш том буруу юм ярьж байгаа. Яагаад гэвэл хүн бас нэг те хичнээн үзүүгээрээ суудаг ч гэсэн ингээд хүчээ гаргаад ингэчмээр санагддаг үе байдаг шүү дээ. Энэ үеэ фитнес хичээлээ таны булчин чинь ингээд тэрийг хүсээд байна гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Одоо хичнээн одоо ингээд туранхай сүл дээр хүн байсан ч гэсэн арай эмгтэн хүнээс дээр юм өргөд явчихдаг шүү дээ. Одоо энэ бүгдийг бол ингээд энэ бол таны бие чинь ингээд хүсээд байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас энэ залуучуудаа тэр залуучууд одоо тарган туранхайг өөрийгөө бодсон тий би хичээлэхгүй би нэгэнт хөгжихгүй гэсэн байгаа залуучууд би маш том буруугаар бодож байна. Яг ингээд юмыг цагаан толгойг үзэхэд аагаас үздэг шүү дээ. Тэр шиг ингээд бүр багаас нь ингээд за өнөөдөр тим тасал хийчихээ тэдэн минут хий. Маргааш тэдэн килограммаар хийдгий. Ингээд бүр багаас нь ингээд ихсгээд хийгээд. Ингийн бодод маш их үр дүн гарчаа би бүр. Одоо жишээлбэл хамгийн наадлын үр жишээ хэд манай инхвэр эмч байна. Манай инхвэр эмч маань ер нь бол бараг л тийм бодолтой хүн байсан. Ягаад гэвэл бид нар ингээд одоо 3 жилийн өмнө Golden Gym Fitness Club маань ингээд эмчтэй байх хэрэгтэй гэдэг. Эмч аваад анкет бүгдүүлээ зөндөө өмөрч. Тэр нэг туранхай жоох хөвгт ирсэн инхвэр. За 62 хэлтэй байсан тий. 62 хэлтэй. Оюутан. Тий, оюутан. Тэгээ 62 хэлтэй хөвгт ирээд. За тэгээ биднийг дагаад бэлтгэл хийгээл бид нартай ингээл бас тий цуг хоол дэглэм ингэж юм тий будаа хизээ хоол идэх хэвээр бид нар бүгд ярилцаад ингээл 2 жилийн өнгөрсөн байсан 76 хэлтэй болсон байна. За тэгтээ 76 хэлтэй болохгүй зүгээр юм том гизтэй болоогүй. Маш том булчинлаг биетэй болсон байна. Зарим ингээ болсон байсан. Манай зарим ингээ гişүүд гаднаас орж ирээд манай их хоёрыг эмч биш багш гэж ойлгодог хүмүүс ч байгаа. Тийм учраас энэ хүн бол бас хүмүүст аягүй том үлгэр жишээ болох хэвээр. Өөрийгөө туранхай одоо зузаарсан зураг бас тавих хэрэгтэй ингээд үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бол залуучуудаа гэж хэлэхэд бол хүн бол та хөдөлж амьдарч те идэж юм бодож чадчихлаа бол булчингаа хөгжүүлж чадах хэрэгтэй. Тийм учраас одоо яриад байлгүй те оройтолгүй ихтгэн ихлээл гэж би хүмүүст хэлэх гээд. Тарган тэр залуучууд ч байсан. Жингээ хасж явах явцтай. Одоо хүмүүс тэгж ойлгож чинь эхлээд турж байгаа дараа нь булчингаа хөгжүүлээ гэж ойлгодог байхгүй. Тийм биш байхгүй. Булчин чинь л өөрөө хөгжиж байхдаа л өөхийг энерги болгож одоо ингэж бодис солилцоонд оруулдаг учраас та сайхан ингэж зөв хичээлээ зөв хоолоо хийгээд бэлтгэлээ хийгээд ирэх юм турхтаа гоё тураад бүр ингэж тураад ирэхдээ булчинлаг болоод турчихна. Яг л энийг сайн ойлгох хэрэгтэй. Том жишээ биш Бацаагийн залуу маань тийм ээ. Чин асах тэмцээнд анх орж ирсэн. Турхын сэндж орж ирсэн. Дараа нь тэр чигээрээ тэр тэмцээнд төрүүлээд
Golden Jimmy Mistер гэдэг тэмцээнд ороод төрүүлээд тэгээд одоо улс хотын аврагууд тэмцээнүүдэд оролцоод явж байна. Энэ бол маш том үйл жишээ байна. За тэгэлгүй яг. За фитнесийн талаар сөрөг ойлголтууд одоо сэдвээр манай нэвтрүүлэг бол үргэлжлэж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бас бид та бүхэнтэйгээ сөрөг ойлголтуудын талаар мэдээж ярилцаж амжсан. За тэгээд өнөөдрөөс үргэлжлүүлээд бит хоёроос нэвтрүүлгийн их хоёр бит хоёроос ярьжсэн л та тийм. Хүмүүс бол янз бүрийн л ойлголттой байна л да. Ялангуяа эмэгтэйчүүд. Одоо жишээлбэл фитнест явж байгаа хүмүүс турах гэж байгаа юм чинь би бэлтгэлийн дараа юу мэдэхгүй. 2 цаг 3 цагийн дараа юу мэднэ гэж бодоод байна. За нэгдүгээр тийм байна. Дээрэс нь бэлтгэлийн дундуур ус уухлаар ус ингээд жин нэмдэг гинэ. Би ус уухгүй гэж байгаа юм байна. Турах гэж байгаа хүн давс идэж болдгоо гинэ. Би давс идэхгүй. Ингээл маш олон төрлийн сөрөг ойлголт. Эднийг би сөрөг л гэж хэлэх гээд байна л да тий. Сөрөгөө эрэгөө. Тэгээд энэ гурван юм дээр ярилцъя тий. Тийм. За эхнийх нь болохоор дасгалын дараа 2 цагийн дараа хоол гэсэн шүү дээ тий. Тэгэхээр бол хүн бол биеийг одоо маш сайн одоо бүх булчингуудад ажиллуулсныхан дараа зайлшгүй зоог барих хэрэгтэй. Гэхдээ тэр нь болохоор тухайн хүнийхэн зорилго болон чи нэмэх хасгаж байгаагаас шалтгаалаад хооллох байдал нь ондоолд. Гэхдээ дасгалын дараа 2 цагийн дараа юм идэх бол хол байна гэсэн. Дасгал хийж дуслаа. Ер нь бол яг гэртээ харахад 30-40 минут зарцуулна. Гэртээ хараад цайгаа уужилна. Эсвэл дасгалаас гараад жим дээр нь хоол идэх бол хоол идэж болно. Эсвэл нэмэлт уураг өгдөг бол шууд харин бэлтгэл дуслаа, уураг авлаа, ойролцоогоор цаг 30 минут 2 цагийн дараа тийм ээ. Хөнгөн зоогоо бариул илүү зүгээр идэв. Хүмүүс бол тэр яг дасгалынхаа дараа 2 цагийн дараа үлийн явж болохгүй гэж. Тий. Үлийн явж болохгүй 2 цагийн дараа хоол идэх гэдэг нь болохоор уурга хэрэглээд дараа нь 2 цагийн дараа гэдгээр л андуураад байгаа хэрэг гэж бодоод байна та. Нөгөө нэг уураг одоо жишээлбэл яг бэлтгэл хийгээд дууссан шүү дээ. Тэр 30 минут дотор хүний биений бодис солилцоо маш их чимтэй явж байгаа. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл махан хоол идчихэд уурга авна гэдэг ба шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр махан хоол чинь задраа цусаар дамжаад очих газараа очихсоор 4 цагийн шаардлагатай байдаг байхгүй. Гэтэл бэлтгэлийн дараа маш цаг 30 минут дасгал хийсний дараа бид нар яг дуусаад шууд уурга авахад ойролцоогоор 30 минутын дараа тэр уурга маань ходоодоо боловсрол очих газараа очино гэдэг маань одоо хурдцтай хөгжинд гэсэн үг байхгүй. Тэгээд одоо жишээлбэл бид нар булчингаа хөгжүүлэх гэж байна гэдэг маш их хэмжээний махан хоол идчихэд одоо жишээлбэл цагийн дараа ахаад махан хоол идлээ шүү дээ гэж бодъё. Тэгвэл тэр маань одоо илүүдл болол гарч байна. Хүний бие маань авах ёстой хэмжээний нэг 25-30 г уурга авчаад үлдэгдлийн ингээл биеэсээ гадагшлуулж байна. Тийм учраас махан хоол идэх юм бол 3-4 цагийн дараа уурга уух юм уу? Ахиж махан хоол идэх ёстой гэсэн. Тэр чинь одоо очих газараа очихсоор 3-4 цагийг зарцуулна, задлаа зарцуулна гэсэн. Тийм байдаг байхгүй. Энэ шингэн одоо нэмэлт бүтээгдэхүүн гэдэг тийм одоо саплементууд гэдэг. Шингэн уурга гэдэг маань хүний биед одоо жишээл шингэлцэн тий уугаад цагийн дараа хоолоо идэх тэр нь уурга маань очих газараа очсон байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг биеийн одоо булчингийн хөгжлийг түргэсэхийн тулд хурдан шимэгдэж хурдан очихын л одоо түргэсгээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн одоо жишээл зорилгоо мэдэрсэн одоо жишээл булчингийн масс нэмэх гэж байгаа нэг залуу байна тийм ээ. Бэлтгэлээ дуусгаад яг одоо булчингийн массныхаа уургийг уучих. Хувцас солиод усанд ороод 30 минутын дараа сайхан махтай хоолоо идчих. Тэгвэл одоо жишээлбэл 4-5 цагийн туршид одоо хэрэглэх ёстой уурга нэг 30-40 минутын дотор ингээ бие нь авчлаа гэсэн үг байхгүй юу? Жин асгаж байгаа хүний хувьд гэх юм бол одоо эслэг өндөртэй уургалаг нүүрс ус багтаа бол бэлтгэлийн дараа идэх нь хамгийн зөв гэсэн үг байхгүй. За давсны талаар давстай хоол идэж болохгүй гэж. Ер нь давс хүний биед яг ямар үүргийг гүйцэтгэдэг юм бэ? Тийм хүмүүс болохоор давсыг нь л жоохон бас буруу ойлголт өгөөд тийм муулаад байна. Яг уу давсыг хэрэгж болохгүй тохиолдод байна л да тийм ээ. Одоо зүрх судасны өвчтэй ч юм уу тийм ээ. Би энэ одоо хавганддаг хид их даралт өндөртэй хүмүүст бол бас бөөрийн бас зарим нэгэн эмгэгийн үед болохоор давсыг бол хязгаарладаг. Яагаад гэвэл давс нь болохоор өөрөө шингэнийг болохоор барьж идэг. Одоо эрдэсэлтэй. Дээр нь болохоор бүх одоо хүний биеийн одоо шингэн бүтц болохоор бүгд давстай хамт явж идэг. Наадар холоор шүү дээ. Наадртай хамт явдаг гэсэн. Тэр давсны нэг л оддаг наатрийн одоо энэ элемент буюу одоо бодис солилцооны хувьд болохоор йон болдог энэ бүтээгдэхүүн маань хүний бүр хамгийн жижиг бүтц буюу эсийн төвшөнд наатар маань болохоор өөрөө бодис солилцоо буюу эсийн одоо мембрамыг одоо нэвтрэх одоо гол тээвэрлэх зам нь болж өгдөг нэг талаараа. Маш олон төрлийн одоо йон буюу одоо элементүүд байгаа л та наатар, кал, фосфор, кальц одоо купр гэл одоо йонууд бол байгаа. Тэгэхээр бол давсыг бол эрүүл хүн бол зайлшгүй хэрэглэх ёстой. Жишээ нь одоо нэг жишээ нь л одоо хавар болох дээр зарим хүмүүс хөдөө гадаа явж болохоор тархатаа дайралтай шүү дээ. Тэгэхээр хүмүүс ийм замд явж байгаа тархаг бити ингээд алж дараа энэ яаж байгаа вэ гэхээр хужирдуу нуурны хужиранд явж байгаа маа. Шалтгаан нь гэх юм бол гэр бүлтэй одоо арьсан дээрээ хужраа түрхэж ягаад гэр бүлд биш гэрийнхэндээ хужир өгч байгаа.
Тэгэхээр өөр өөрсдөө бодсон солилцоог тэтгэхийн тулд одоо нэгийг явуулж ийн гэсэн үг байхгүй. Аа. Тийм. Тэгэхээр бол хужир давс гэдэг нь хүний биед маш их хэрэгтэй. Дээр нь болохоор фитнес хийж байгаа хүмүүс бол давсыг бол 100% хязгаарлалцдаг. Тий. Тэр давс бол нэгдүгээр хүний бодсон солилцоо нэгдүгээр чухал байх нь байна. Шингэнийг барьдаг байна. Гуравдугаар хоолны мэдээж амт оруулна тийм ээ. Бид нэр одоо стрессийг тайлах гэж бид нэр фитнес хийж байгаа шүү дээ бас нэг талаараа. Гэтэл амтгүй хоол идээд байхлаар хүн дуртай гоё амттай юм ажиж стресс гоё тайлдаг шүү дээ. Цадсан мэдрэмж маш гоё байх шүү дээ. Гэтэл амтгүй юм идээд хүн стрессээ тайлж чадахгүй. Дээр нь ажлын стресс, хотын стресс гэдэг нэмэгдээд идэг. Тийм байгаа. Тэгээд давс нь болохоор яг л одоо нэг осмосын хуулиар тайлбарлагддаг. Одоо нэгт ихтэй би нэгт багтайгаа өөрлөг татдаг гэсэн үг л дээ. Жишээ татвал бид нар одоо хорхогны шүлмөл ч юм уу эсвэл хит их давстай бол санамсаргүй үчихэд эзнийхэн дараа маш их ам цангадаг шээ. Шалтгаан давс их байгаа газар болохоор ус түүнийг татчихийдэг гэсэн үг л дээ. Тэгэхээр бол одоо шорог зүуд эзнийхэн дараа хоол эзнийхэн дараа маш шингээ угаад. Тэгэхээр нэг жин нэмэгдсэн юм шиг харагдаад байдаг байна. Яг хав давсны хэрэглийг багасчихлаар болохоор хүний жин бол багхан буурна. Гэхдээ энэ нь болохоор ерөөсөө өөхтөө ямар ч огт холбоогүй. Тийм. Тэгэхээр бол зүгээр л биений шингэний төвшинг ихсэж чинь багасж чинь гэж тайлбарлах байхгүй. Тэгэхээр бол ялангуяа тамирчид бас эргэлдэг хилээд буруу ойлголтууд яваад байна. Давстай хоол идэхлээр таны одоо өөхний эсний гадар бүрхэж үүсгэнэ гэж тайлбарлаад байдаг. Ерөөсөө тийм байдаг. Зүгээр л давстай хоол идэхлээр биед байх шингэний төвшин жоохон л нэмэгддэг. Тэгснээс бүр амар таргалуулаад байгаа бол гэсэн үг бол биш л дээ. Тэгэл давсныхаа хэрэглээ жоохон багцвал хүний шингэн буурчдаг. Тэгэхээр бол давс бол хэрэглэх нь зүйтэй юм аа. Хүний бодсон социот идэх тодорхой хэмжээгээр хэрэглэх ёстой. Тааруулах ёстой маалагч тийм. Өдөрт бол бид нар бол хуучин бол нэг сүдэцээ харцааг дандаа давстай хэрэглэдэг байсан шүү дээ. Дээр нь махтай хоолыг давстай хэрэглэдэг байсан учраас маш их давсны өндөр хэрэглээд байсан. Одоо бид нар бол ер нь өдрийн цай эднэртэй болохоор ерөөсөө бол давсны төрлийн хэрэглэхээ болцсон шүү дээ. Шингийн юм да тийм ээ. Дандаа л их хвчлэн цэвэр ус уудаг. Дараа нь өдөр бол оройн хоолнд бол багхан давс хэрэглэхэд бол хүнд бол ямар нэгэн давснаас үүдэлтэй эмгэг болон өөрчлөлтийн төвшин бол ерөөсөө гарч ирэхгүй байгаа. Бас анхаарах хэрэгтэй. Дээр нь дасгал хийж явах явцад хүмүүс бас түрүү асуусан шүү дээ. Усыг хэрэглэх нь зөв үгүй юу гэд. Ер нь бол ус гэдэг бол хүний биеийн машинаар бол ерөөсөө ларжаа тэр одоо тосоол гэсэн үг л дээ. Биеийн одоо шингэний төвшийг хангана. Дээр нь болохоор бидний одоо тийм одоо усныг болохоор бид нар шээсээрээ алдна, хөлсөөрөө алдна тийм ээ. За шүлсээрээ алдна. Тэгэл одоо нулимс гэдээ байна л да. Гэтэ дасгал хийж явах явцад бидний шээс ерөөсөө хүрдэггүй. Шалтгаан их юм бол бидний амьсгал болон хөлсөөр бидний бүх шингэн бол алдагдчихийдэг. Тэгэхээр бол хүн бол дасгал хийж явах явцад яг өөрийнх нь аппетитаараа хүн бол хоолоогоо чиглэж одоо усыг бол залгих нь бол зүй ёсны зөв юм байна. Тэгэхгүй бол хүний бие усгүй нөхцөд дасгал хийгээд ирэхээр хүний температур баг зэрэг нэмэгдэж эхэлдэг. Энээс үүдэлтэй хид их температур өнсөөр булчин задрал дээр нь явагдана. Дээр нь хид их халаалт тэр хүн амархан ингээд буцаарлаад тайван байж чадхаа болдог. Тэгэхээр бол шингэн зүйлийг зайлшгүй хэрэгжилж дасгал хийх хэрэгтэй. За ойлголоо. За нэвтрүүлгийнхаа төгсгөлд манай нэвтрүүлгийн бас цаг дуусах төгөж байна. Тэгээд Нямагшаас бас асууя гэж бодож байна. Одоо фитнесээр орж ирж байгаа эмэгтэйчүүд эсвэл хөвгүүд танаас асууж ирсэн хамгийн тийм хөвгөлтэй одоо мангар гэхүү тийм одоо сонин содан асуултууд их одоо олон л тохиолдож ирсэн баг. Яг одоо санаанд бууж байгаа тийм хөвгөлтэй зүйл юу вэ? Фитнесээр бас та ингээл ажиллаа хийж хахад маш олон хөвгөлтэй зүйлүүд олон төрлөөр тохиолддог баг л та тий. Буруу зүйлүүд эсвэл одоо инээдтэй зүйл ярьж исэн зүйлүүд хэр их байдаг вэ? За эмэгтэйчүүд болоод ирэхээр ерөнхийдөө нөгөө ерөнхийдөө их нарийн юм ярьдаг шүү дээ багш нар тандаж. Тэгээд ер нь л болоод ирэхээр миний хувьд зааланд ингэ байж байгаа хөвгөлтэй зүйл байх. Эмэгтэй хүмүүс орж ирээд хөвчлэн хөгзгөө хөвжүүлэе гэж ярьдаг. Тий. Тэгээд бид нөгөө нэг одоо гидсний булчин гэхээс илүү хэвлийн булчин гэж ярьдаг шиг. Тэгээ өгзөгний булчин гэдгийг одоо ингээд зүгээр тайлбарлаж штэ тий. Тэгээ өгзөг гэхээр бүхсгээр бас өөр ондоо тий. Тэгээ над дээр нэг охин орж ирээд айгүй олон хүнтэй юм яриад ингээд байжсэн чинь заалаар дүр маш чанга. Багшаа миний бүксийг хөгжүүлээд өгөөч гээд нэг охин тэгж орж ирж ийсэн. Тэгээд тэр хүн болго ингээд хараад надад тэгэд айгүй сонь сонсгожсэн. Тийм байдаг. Залуучуудын хувьд гээд хэлэхэд болоод ирэхээр маа залуучууд одоо бол ер нь бол тийм хөгжилтэй юм ярих нь бол багассан байна. Маш их ухаантай болсон байна. Мэдлэгтэй болсон байна. Тийм мэдлэгтэй болсон байна. Зөв ярьдаг болсон байна. Тэгээд багш гэдэг хүн дээр очиод юу асуух вэ гэдэг маш их боддог болсон байна. Тэгээ миний хувьд болоод ирэхээр ерөнхийдөө би өөрөө яг хүний ярьсан юмыг нэг инээдтэйгээр хүлээж авахыг боддгоо. Зүгээр энэ хүний сэтгэл хөдлөл нь ямар байна гэдгийг. Ерөнхийдөө бол фитнест орж ирж байгаа хүмүүсийг анх эхнээс нараад надтай харьцаж байгаа харьцаагаар нь л ерөөсөө хүнийхээ сэтгэл зүг судалчаад дараа нь тэр хүн ачаал их өгж болох уу бага өгж болох уу гэдгийг одоо ингэж авч үлддэг байна. Энэ бол бас нэг
одоо фитнесийн багшийн л одоо арга хэмжээ. Ягаад гэвэл хитрхи дэврэмтгий хүн те хитрхи хурдан шамтрамтгай хүний үг яриа хэл ер нь ойлгогдсон шүү дээ анхнаасаа. Тийм учраас тэр хүнтэй яаж ажиллах вэ? Буур суурьтай хүнтэй яаж ажиллах вэ гэдэг ингэж ажилтдаг байгаа. Олон жилийн туршлагаас манай юм аа. Тэгээ ер нь бол дөгнөлтөнд тий төрсэн. хүн одоо орж ирж байгаа хүмүүстэй хамгийн түрүүж ингээд юм ярьсан инхвэр битэр маань аль болох хөгжилтэй байхыг хүсдэг. Яг гэвэл битэр байнга өдөр болгон цуг ажилтдаг тий. Нөгөө өрөөнд дотор шинэ орж ирсэн хүмүүсийг хоёулаа цуг хөтөлж орж ирээд ярилцдаг баг. Эмчийн үднээс багшийн үднээс энэ хоёрыг хослуулвал ингээд танд үр дүн гарна гэдэг тэр хүнд ойлгуулдаг. Тэгээд үр дүн маань одоо тийм хурдан биш ээ. Тэдэн сарын дотор ингэж гарах ёстой гэдгийг сайн сэтгэл зүйд нь бэлдэж өгөхгүй бол эхний ээлжинд яг түрүүний эмч ярьсан шүү дээ. Хүн нөгөө нэг бэлтгэл хийгээд ирэхээр одоо нүүрсний хэмжээ ихсдэг тий. Бэлтгэл ингээд биеийн чинь жоох ихсдэг. Тэгэхээр сэтгэл санаагаар унаад болохын явц гардаг. Энэ бүгдийг тайлбарлаж өгдөг байна. Тийм болсон учраас ерөнхийдөө фитнес дээр болоод ирэхээр одоо залуучууд маань тий гоё болохоос илүү эрүүл мэндэ бодож л орж ирдэг болж. Энэ бол маш зөв арга. Тэгээ ер нь бүх арт түмний одоо хичээлэх ёстой, хийх ёстой зүйл болцсон юм байна гэдгийг бол хүмүүст бол ойлгуулах хэрэгтэй. За төвлөрийнхээ төсвөл их баримчаас нэг масамаар байна. Фитнесээр хичээлэхэд аз жаргалын гормон гэж нэг зүйл ялгардаг гинэ. Тийм зүйл интернет хуудсан дээр бол байна. Аз жаргалын гормон гэж үнэхээр байдаг юм уу? Байдаг бол хаанаас яаж ялгардаг? Ямар гормон байна вэ? За аз жаргалын гормон за би бас тэрийг уншсан юм байна. Тэгээд яг ямар гормон байдгийг мэдэхгүй. Ямар гормоныг тэгж нэрлэдэг байгаа юм бас сайн мэдэхгүй байна. Яг хуу цэвэр стрессний гормоныг дамгаалж байгаа л одоо гормоныг одоо тэгж нэрлэдэг байгаа юм гэж бодоод байгаа. Бас нэг уншижсэн зүйл дээр болоод ирэхээр хүний бие ингээд зогсолтгүй хөдөлгөөн юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг 37 дахь минутаас 42 минутын хооронд ингээд нэг юм 5 минутанд хүний юм одоо нэг хүний бие махбодыг залуужуулдаг юм жижиг гормон ялгардаг юм байна л да. Зогсолтгүй хөдөлсөн тохиолдолд. Тэрийг би бас нэг Америкийн сайтн дээрээс уншиж ирсэн юм. Тэгэхээр ягаад тэгэхээр спортоор хичээлдэг, бүжиглдэг хүмүүс ийм авар багтай байдаг, залуу байдаг гэдэг шүү дээ, тий. Бас би бас тэрийг бас ингээд дотор бодож байлаа. Яг ингээд батлаад эмчнээс ер нь би бол асууж байгаагүй л тий. Гэхдээ би тэрийг яг өөрөө ингээд бүр тийм Америк номноос уншиж ирсэн байхгүй. Тэгсэн чинь фитнесээр хичээлж байгаа хүмүүс жоох ингээд хүч гаргаад хөлсөө юмны өөдөс тэмцээд хичээлж байгаа хүмүүс ингээд тий бас юмны зүгээр гүөх биш. Юмны өөдөс ингээд өөдөө гүйж байгаа, дугуйж ийж байгаа жоох өндрүүлэгчтэй явж байгаа хүмүүс 37 дахь минут хүртэл зогсолтгүй явал нэг 5 минут яриад залуучуулдаг гормон ялгардаг гэж уншиж ирсэн байна. Тэр бас энэтэй холбоотой гэж магадгүй. За тэгээд энэ удаагийн дугаараа энэ төрөйд дурлаа өндөрлүүлье. Спорт нутришн нэвтрүүлгийн одоо зүгээс та бүхэнтэйгээ бол фитнес, бодибилдинг, уураг, нэмэлт хичээлүүдийн талаар бол ингээд ярилцаад сараар за 7 хоногор бол бид та бүхэнд ярилцж байгаа. Golden Gym Fitness-ийн багш эмч хоёрт маш их баярлалаа. Тэгээд танаа фитнесийн одоо үйл ажиллагаа цааш тийм бүх тэмцээн уралдаан бүх зүйлд нь хамгийн том одоо амжилтыг хүсье. Одоо яалтч явахгүй Монголын номер 1 фитнес гэж би бол хэлмээр байна. 5 том салбартай болцсон байна. Тэгээд одоо Улаанбаатар хотыг Монгол орныг бол тэр жин хасах тэмцээн бол өстой донслохож байгаа. Дээрээс нь Miss Mystery тэмцээн саяхан бас. Summer Miss Mystery гэж зохиогдсон тий. Та тэр талаар нэг зөвлөлийн зөвсөл багт мэдээлээ өгөө. Тэр маань бол тэгэхээр одоо нөгөө нэг гадаад сурдаг оюутнууд маань ингээ амралтын үеэрээ ирээд Монголд ирээд юу хийдэг гэхэл их шоуддаг. Тэгээ маш их тэндэг, хийх юмгүй байдаг. Тэрнээс болоод янз бүрийн асуудалд ордог. Энэ үеийг бид нар одоо ингээд оюутны үеийн тий залуучууд ингээ амарч явах үедээ хийх ёстой тэмцээн. Тэгээ энэ тэмцээнд маань оролцсон залуучууд ер нь ихэнх нь 4-5 гадаадаас сурсан залуучууд байсан. Тэгээд энэ жил би айгүй гоё үр дүнтэй амарлаа. Айгүй гоё боллоо. Би ингээд айгүй их зураг ингээд уцандаа авцсан. Би одоо очиод ангийнхантай гадаад найзуудтай бүгдэнд нь үзүүлнэ гэл ингээ явж. Энэ бол айгүй гоё амралт. Хоёр тэгвэл маш зөв амралт. Тэгэлгүй яах. Ийм юм болж байгаа. Тэгэхээр жил болгон самар энэ бидний самар тэмцээнийг хийн. Хоёр гэх юм бол одоо 9 сарын сүүлээр бид нар жин асах тэмцээнэ эргээд хийхээр болсон. Энэ тэмцээнд болоод ирэхээр одоо 9 дахь тэмцээн тийм ээ. Одоо 10 дахь тэмцээнэ бид нар яг тэгштон дээр нь автомашин өгдөгөөс буцаад автомашина тавиад ингээд хүмүүсээ ингээд авч эхэлнэ. Одоо энэ удаагийн тэмцээнд маш их хичээлтэй үр дүнтэй хийн гэж бодож байгаа. Яг 5 салбар дээр тавуулан дээр нь бүгдэн дээр нь багш нар байгаа. Тэгээд жин асах талаар бид нар багш нартай маш олон төрлийн сургалтууд хийж байгаа. Яг энэ тэмцээн ингэж явах хэрэгтэй. Аль идэвхтэй харилцаа, аль хоолны дэглэм дээр нь сайн ажилласан, аль сэтгэл санаан дээр нь сайн ажиллаж чадсан багш нар ингээд бас давхар шагнал авах хэрэгтэй. Ийм хийж байгаа. Тийм учраас одоо энэ 9 сарын сүүлээр фэйсбүүкээр тун удахгүй тавигдаад реклам зурагтаар яваад эхлэх баг. Тэгээд ерөнхийдөө машины төлөө бас биш шүү дээ. Энэ чинь бас тэ хүн эрүүл байхын төлөө учраас ингээд бид нартай холбогдоод илүүдэлж ингээд яаж хасдаг вэ гэдгийг зөв
хэрхэн зөв хасах вэ гэдгээ мэдж аваарай гэж хүмүүстээ хэлмээр байна. За ингээд хоёр маш их баярлалаа. Спорт нутришн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг энд хүрээд өндөрлөж байна. За мэдээж манай дараагийн дугаараар та бүхэндээ сонирхолтой сайхан фитнес болон бодибилдинг уураг нэмэлт хичээлийн талаар бол эргүүлээд ярилцах болно үзэгчтэй. Ингээд дараагийн дугаараар уулзцай бүгдээрээ дараа 7 хоногт бас спорт нутришн нэвтрүүлгийн шинэ дугаараараа илүү сонирхолтой сэдв, илүү сонирхолтой яриаг бол хүргэх болно үзэгчтэй. За баяртай үзэгчтэй. Спортоор хичээллээрэй. Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? Ер нь намайг анх хараа юус гэдэг клубд ороод хичээж байгаа. Ер нь бол тамирчид л хийдэг гэсэн. Бүхийн тамирчид. Бөө нэг над чиг ингээд бүр дуртай тийм 2-3 хүмүүс очдөг гэсэн. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Амьсгаа дүгжээд дасгал хийнэ гэдэг зүрхэнд ирэх одоо цусны урсгалыг одоо нэмэгдүүлдэг. Тэгэхээр зүрхэн одоо цусны бөөгнийг үүснэ гэж одоо тайлбарлана. Тэгэхээр дасгал хийж явах явцдаа амьсгаатай бол 100% улам хамаартай гэсэн. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Давтаа хол идэж болохгүй. Ер нь давс хүний биед яг ямар үр юм бэ? Тийм хүмүүс ихлээр давсыг нь жоохон бас буруу байдаг. Муулаа. Энэ бүх асуултанд спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт нутришн нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно.